Сайн байцгаана уу өдрийн мэнд. За Тэрэлж бодог сургуулийн дизайн технологийн багш Санжи Тансран байна. За өмнөх хичээл дээрээ бид нэр сүүдрээр үйл явдал илэрхийлэх тухай хичээл сурсан. За өнөөдөр бар зураг ба түүний нэг төрөл болох хуурай зүүн арга ажиллагааны талаар суралцсанаа. За бар зураг нь Гаравье гэсэн Франц үгнээс гаралтай зураасан зургийн нэг төрөл юм аа. Анх хятадд ном судар олон тоогоор дардслан хэвлэх зорилгоор үүссэн гэж үздэг. За өрнөдөд анх сэргэн бандалтын үеэс бар зураг бас хөгжиж ирсэн байна. За Европ төвд 15-аас 16 дугаар зууны үеэс эрчимтэй хөгжиж иржээ. За бар зургийг дотор нь модон бар, төмөр бар, чулуун бар, зис бар, хулдаасан бар гэх мэтчлэнгээр ангилдаг. За тэгээд өнөөдөр бар зургийн бас нэг төрөл болох хуурай зүүн ажиллагааны талаар суралцаад тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад хамтдаа бүтээл хийгээд явъя. Хуурай зүүн ажиллагаагаар бүтээл хийхин тулд эхлээд фоно дэвсгэр өнгөө сонгоно. Фоно бас ингээд зохиомжилж өгдөг байгаа. За мөн урьдчилаад бэлдчихсэн хүүхдүүд маань өмнөх хичээл дээрээ зурсан ангийн ажил хийсэн урьдчилаад бэлдчихсэн юм өнгийн зохиомжууд байвал тэр өнгийн зохиомжоо бас ингээд бэлдээд хийж болно. За энэ бид нар өмнө хийсэн юм дасгал ажиллаад байна шүү дээ, тийм ээ. Эдгээр зүйл маань бас байвал энэ дээр бас ингээд давхар хийгээд явж болно. За өнөөдрийн хичээлийн хэрэгтэтгэхүүнээ танилцуулъя. За скотч мөн шингэн савн гуаш за мөн пастел байж олно. Мөн акрилик болон бусад өнгийн харандаа палмастер байж болно. За мөн зөөдөө үстэй биер, зөөдөө үстэй биер, тэгээд слайд. За мөн будаг найруулах сав. За эдгээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглаад өнөөдрийн хичээлдээ орцгоё. За ингээд хуурай зүүн ажиллагааг хийхийн өмнө фоно сонгоно. Ямар зураг зурхаж байгаасаа шалтгаалаад өнгө будгаа өөрсдөө сонгоод дэвсгэр өнгөө сонгоод будаад явж болно. За энэ удаадаа багш нь дүрсийн зохиомж хийгээд түүнийг өнгө ялгаж будаад түүн дээрээ дасгад ажиллаад явъя. За цөөн өнгө ингээд сонгож авъя. За ингээд өнгө сонгоод үүнийгээ будаад явъя. Өнгөөр дагнааслаад ингээд шигүү битүү будаж дуусгаад за үүнийгээ дараа нь ингээд скотчтой байгаа. За скотчтойгоо барцгар үүсэхгүйгээр хий оруулахгүйгээр жигдэх гоё нямба скотчтой. За ингээд зохиомжоо скотчтож бүрлээ. За урьдчилаад бас багш нь өнгөг ялгаад цацах техник ашиглаад хийсэн зохиомжн дээр бас ингээд бэлдсэн урьдчилаад бэлдсэн байгаа. За үүнийхээ дараагаар хамтдаа үүнийгээ түрхэх бүрэх будгаа найруулъя. За сонгож авсан өнгө За багш нь бол одоо энэ удаа хар өнгийг сонгож явлаа. Та бүхэн маань өөрсдөө сэтгэвтэй тааруулаад
ногоон цагаан улаан өөрсдийнхөө өнгийг тохируулаад хариулаарай. За харгааш. За будаг маань шингэл савнтайгаа харьцуулахад за харьцааны хувьд будаг маань 40%. За шингэл савн маань 60%-тай. Утгач найруулах нэ. За хэдийн хэмжээний гадаргууг будаж бүрхэж байгаа вэ гэдгээс хамаарат будгаа найруулах хэмжээгээ сонгож авах нэ. За тухайн бэлтцээ скотчсон гадаргуутай гүрээ жигд будаж бүрнэ. За цаад өнгийн харагдахгүйгээр талбайг нь бүхэлдэн будаж дуусгана. Будаж хооронд нь дараагийнхаа бас бэлдсэн талбайгаа бодъё. За ингээд хадах явцад бас хугацаа шаардлагатай учраас гадруугаа будаж дуусчихад бас хүлээх мөн хацсныхан дараа завсар цагаа харж агаад дахин давхарлан будах шаардлагаас гарна. За энэ удаа ингээд нэг үед давхарах будаад дуусгая. За мөн хугацаагаа төгсөхийн тулд үүдээдэг сенс юм уу халуун бааны хажууд бас энэ гарын дорын сенс байвал ашиглаад хатахад заанга будгаа түргэж бэлдээд нэлээ хугацаа бас хугацаа шаарддаг байгаа хаттлаа. Тэгээ бүрэн хатсныхан дараагаар өөрсдийнхөө санаандаа төсөөлөх юм уу, зарим нэг хоолбор зураг юм уу, цаад фон ямар фон байна гэдгээс хамаарат тухайн сэдв зураг сонгоод зураалт гаргаар одоо энэ будаж бэлдсэн зүйл дээрээ зураалт гаргаар будах байгаа. За зураалт гаргаар будахын тулд шавх үзүүртэй мод юм уу, зарим нь иш мөн бас бэлдсэн зурхын бэлдцээр дамжуулаад ингээд зурж боллоо. За энэ цаана байгаа фон нь санзар окторгоо хийж болохоор давхарга өнгөтэй байгаа учраас энэ сансрын талаар сансар окторгоог зохиомжлоод энд нэг дүрс буулгая. За ингээд нар бод дэлхий ангараг санчиг далаван дэлхий ван гэдэг сансрын талаар гэдэг завдис дараа хамааргүй тухайн зургийнхаа зохиомжийг гаргаад за дурын сэдвэрээ бэлдсэн зүйл дээр цаадгоон гаргаад бодоод явж болно. За мөн ингэж зураг өөрийнхөө сэдв тааруулаад дүрслэх зураг дүрслэхээс гадна бас мэдлэгээний хуудас за ямар нэг цэвэр одоо шрифт бичиг тийм зүйлүүдийг бас хийж болно. За энэ дэр жишээ олгоод нэг төрс өдрийн мэдлэгээний хуудасыг хийж хамтдаа мэдлэгээний хуудасыг өөрийнхөө юугаар гоё цэвэрхэн бичээд найзтай
Мэдлэгээний хуудас ингээд гоё бичээд явуул бас гоё болдог байгаа. За ингээд мэдлэгээний хуудасыг бас ингээд харын фоно ашиглаад хийж болно. Цаад өнгөө ямар хөнгө сонгож будснасаа хамаарат тухайн зураг дүрслэлтэй ингээд буулгахад гоё харагддаг байгаа. За өнөөдрийн хичээлд бар зураг болон түүний нэг төрөл болох хуурай зүүн ажиллагаагаар хамт суралцаж түүгээр дамжуулан бас бүтээл хийж туршиж үзлээ. За та бүгд маань иймэрхүү жишээтэйгээр одоо өөрсдөө бодол төсөөлөлд байгаа дүрслэлээ ингээд буулгаж бас ингээд туршиж үзээрэй. За мөн энэ мэдлэгээний хуудас, ил захидал ямар нэгэн талархлын үгсээ бас ингээд бас бичиж болдог байх нэ. Гэрийн даалгаварт та бүгд маань сурах бичгийнхаа 48-аас 49-р хуудсан дээр байгаа бар зураг болон хуурай зүүн ажиллагааны талаарх нэмэлт мэдээллийг дэлгэрүүлж судлаад тэгээд өөрсдийнхөө одоо төсөөлөл бодол төсөөллийг хуурай зүүн аргаар бас зурж туршиж үзээрэй. За өнөөдрийн хичээлээс болон бас зурсан зургуудаа үзүүлэх багшаасаа юм асуухаар бол бас тухай бүлээн холбогдоод яваарай. Тэгээд төгсгөлд нь эрүүл ахуйн дэглэмээ сайдаар бас сахиад тэгээд дархтаа дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй. Анхаарал тавьж явдалд баярлалаа.